За намайг Лавгагийн Эрдэнэчийн гэдэг 1967 онд Захын аймгийн Улаастаас төлсөн 1987 онд Говьлтай аймгийн Ангаа ухааны дунд сургуулийг төгссөн 1997 онд Улсын төвийн эмнэлгийн 1-р эмнэлэгт наркотикийн сүлэгчээр мэргэсэн 2015 онд Ангаа ухааны Дархан уулын Ангаа ухааны шинжлэх ухааны үндэсний сургууль бакалавраар ингээд төгссөн зөвлөх зэрэгтэй солиж байгаамаа. За 1987 онд ам төгсөж ирээд Захын аймгийн нийслэлийн эмнэлэгт хуваарлагдлаа. Тэнд наркотикийн сүлэгчээр ажилласан. 88 онд Захын аймгийн Басан цэнгэл сумд бас наркотикийн сүлэгч ажиллаж хөдөө орон нутагт 13 жил ажиллаж байгаад 2000 онд Эрдэнэ хотыг зорж ирсэн. За Эрдэнэ хотыг зорж ирээд хүний нөөцтэй уулзаад анх асаргааны сүлэгчээр томилогдсон. Энийг бол мэдээж 13 жил наркотикийн сүлэгч хийсэн хүн асаргааны сүлэгчийг хийгээд жоохон шантарч байлаа. Тэгээд миний оронд арсан сувлагч маань ирээд дараа нь бол Месаслын дасаг томилогдсноор одоо Лавгай гэдэг юм чинь намайг баяртай одоо хүлээн авч намайг дасагтаа анх оруулсан. Энэ үеэс эхэлж миний одоо Эрдэнэтэд ажиллах ажлын маань гараа бол ихэлсэн. Тэгээ ер нь миний ажлын гараа Месаслын дасгийн хамт бол тухайн үед одоо хаалганы нэгсэн дасаг гэж байгуу Месаслын дасаг байлаа. Тэнд одоо сувлагч Баяр хүү, сувлагч Наран туяа, одоо сувлагч Чинбат гिचгээд одоо зарим хүмүүсийн амгалан гिचгээд маш энэ олон хүмүүс зааж сургаж тухайн үед бас сувлагч ээлж амлалтаа авсан үед тэнд гар угааж хаалгаанд оролцох гэх мэттэй юмыг бас хийж сурж байлаа. За энд ирэхэд надад хамгийн хүндрэлтэй юм гээд лифт нэг цахилгаан шатаа мэддэг хөдөөний бий чинь нэлээд бодолж ингэж явж байлаа. За ингээд 2001 онд юунд Месаслд ажиллаж байгаад 2005 онд одоо Лавгай эмч намайг дасгийн ахлах сүлэгчээр томилж ажиллаад нэгээс ахлах сүлэгч амаргүй байлаа. Энэ хүмүүсээ өдөрт нь чиглүүлж ингэж явах арга барил бас эндээсээ суралцсан. Тэгээ 2012 онд одоо сувилхуу албаны арга зүйчээр одоо томилогдсон ажилласан. За энд бас таршин хэлгээд 2001 онд сувилхуу албаны дарга үзмээ гэж байлаа. Бас үзмээ гэж юм дуртахгүй байхын аргагүй юм дайчин, шаргуу, хөдлөн үч, шудраг юм хэлсэн. За тэгээд 2012 онд юунд сувилхуу албанд очсон. За сувилхуу албанд ажиллахад мэдээж олон жил одоо энэ тасгийн ахлах сүлэгч нар хийсэн халдвартын оюунаа, хүүхдийн оюунаа, мэдрэлийн оюунаа, амбулаторийн цэцэг маань, эрч, доторын эмч туяа эрч, Месаслын бадам, гимтлийн шүрээч гэх мэт одоо зөндөө бол арга зүйч үйлчлээрээ бас энэ ягцсангүй. Эдрээс нэлээд бас арга зүй хангаж нэлээд заавар зөвлөгөө авч иж бол албан дээр бол ажилласан. Тухайн үед албаны даргаар одоо манай Эрдэнэ цэцэг дарга байлаа. Эрдэнэ цэцэг дарга өөрөө бол маш их хүлээцтэй, хүнд аюул сайн тийм зөвлөгөө өгдөг. Ийм албаны дарга байсан. Ингээд бид хоёр бол гарын хамтран болоод ажилласан. За энэ дээр ингээд бахархах зүйл гэх юм бол миний хувьд за бид хоёр нэлээ хамтарч ингэж ажилласан. Энэ сувилхуу алба одоо 2013, 14, 15 онд албаны одоо улсын хэмжээнд зохион байгуулж байгаа албаныхаа тэргүүн байр, дэд байр, 3 дугаар байруудыг үйлчилсэн. За энэ тухай мэдээж ярих дараа бол дурсан ба. За Баяр хүү одоо манай төрөг тасгийн ахлах сүлэгч байлаа. За энэ бас мундаг удирдагч байсан. Дараа нь бас манай мэрэгчлэлтэн болоод бас нэлээд сайн арга зүйг болоод бэлэгнэж хангаж ажиллаж байсан. Ингээд үеийн энэ ахлах сүлэгч нартаа бол маш их баярлалдаг. Өдий зэрэгт одоо намайг өдий хэмжээнд ингээд чиглүүлээд намайг өдий хэмжээнд сургаад энэ хамт олондоо шингээж авсан юмд бол маш их талархж явдаг юм аа. Тэгээд би их хацтай хүн байхгүй. Яагаад вэ гэхээр би энэ салбарынхаа нийцийн эмнэлгийнхаа зохион байгуулсан ажил болгон дээр ерөөхдөө анхдагч гэжээр би өөрөө барахтаа их дуртай байдаг. Нэгдүгээр би 2012 онд улсын ур чадрын уралдаан гэдэг одоо бас томилогдож ороод тэн дээр одоо бүсийн болон улсын хэмжээнд Месаслын шилдэг сүлэгчээр шалгарч ялаа.
багийг ахлаж багаараа бас улсын хэмжээнд шилдэг багаа шилжүүлснээр бас багтгийг. За хоёрдугаарт зөвлөх зэргийг Орхон аймагт анх удаа одоо манай сулгын албаны дарга Эрдэнэ цэцэг би Ариун зул бид гурав хамтран бэлтгэж зөвлөх зэрэгт орсон Орхон аймагт анх удаа зөвлөх зэрэг авснараа бас бахархдгийг. За гуравт нь болохоор манай бишэр саншид төвд анхны тууцыг зохион байгуулсан. Тэгээд тууцыг зохион байгуулахад хамт олонний саналыг аваад ингэ сонгоход бол намайг бас хамгийн өндөр саналаар 86% саналаар манай солих тусгай мэргэжилтийн ингэж сонгосон би бас энэ дээр талархдгийг. Гэх мэтлэнгээр одоо би бас бахархах зүйл бас маш их олонтой. Жилийн жил мэдээж мэргэжил сувилгын албаны амжилт хийж явагдаж байгаа зүйл инновац тэргуун туршлага гэж ил болгон ингэж ахиж одоо багт юм аа. Ингээд хамт ажиллаж байсан үе үеийн ахмадуудтай одоо ажиллаж байгаа сувилагч одоо удирдлагууд одоо түүхт 50 жилийн ой баярын мэндийг хүргье.